Өдөр ирэх тусам ихсэх хуу ам, усны амстал, хог хаягдал, өсөглөн, өсөй доройтол, цөлжил зэрэг асуудалтай эцэг нэгэн цагт толорхолно. Магадгүй аль хэдийн толорчсон баг. Биотехнологи нь эв бүхнийг шийдэх гол түлхүүр юм. Биологийн систем, амьд организм, тэдгээрийн гений уламжлалыг ашиглан тодорхой хэрэглээнд зориулан бүтээлд үйлдвэрлэх эсвэл сайжруулах процессыг биотехнологи гэнэ. Жишээлбэл, бүхрийн чөмгнөөс жижиг дээж авч түүнээс хэд хэдэн үүдлээс авснаар булчин болон өөхнийс болгон уруулах боломжтой. Эдгээр үүдлэсүүд нь булчингийн эсийн янз бүрийн хэлбэр шилжих чадвартай бөгөөд онлын хувьд ганц нь хязгааргүй хэмжээний махыг бол бий болгож чаддаг. Лабораторийн дөрвөн хаанад мах уруулан жаахан ачаалттай сонсогдож байгаач тэрвэл махыг хүнсийн системийн ирээдүй гэж олон хүн онцолж байгаа. Нүбийн хүнсүүдийн аж ахуйн байгууллагын тооцоолсноор эх 10 жилийн хугацаанд хүн амын өсөлттэй холбоотойгоор махны эрэлт 70% өсөх төлөвтэй байна. Энд тэрвэл махыг уруулах нь хүлээгдэж буй хүнсийн хомсдол бэлтгэх стратеги болж чадах юм. Хүнсний биотехнологи зөвхөн махаар хязгаарлагдахгүй. Жишээлбэл, лавангийн каротин генийг агуулсан будаа буюу алтан будаа нь А витамины дутагдaltaй хүмүүст хараам удлаас сэргийлэх ач тустай. Мянган жилийн турш хүмүүс селекц үржүүлэх харыг ашиглан үр тариа болон амьтны үржлийг сайжруулан хүнсэндээ ашиглаж ирсэн. Жишээлбэл, энэ харыг ашиглан хамгийн амттай ба хамгийн том эрдэнэ шиг гаргаа авсан. Биотехнологийн салбар нь Америкийн нэгдсэн улсын газар тариалангийн салбарт биоточны үндсэн түүхий эд болох эрдэнэ шиш ба шар хурцгийн нийлүүлэлтийг эс нэмэгдүүлэх боломжийг олгосон. Энэ нь хортон шавж болон хуур ишил төсвөртэй генийг өөрчилсөн үрийг гаргасаар боломжтой болжээ. Ингэснээр цаг ба мөнгө хэмнэхийн хажуугаар пестицидийн харьцлаас сэргийлнэ. Генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн 2008 он гэхэд 20 гаруй зах зээл хөдөлгөөлөгдөж байсан бол өнөөдөр тоологдчихгүй олон болжээ. Энэ хөгжлийн гарц бидэнд илүү их эрүүл ургац, өгөхийн зэрэгцээ, өсөй дороотоос сэргийлэн ус игнэх боломжийг олгодог. Харамсалтай нь хүний биед хортой, харшил өсөгдөг, мутац зориулдаг зэрэг буруу мэдээлэлээс үүдэлтэй генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнээс зайлсхийх хандлага нийгмийн донд бий болсон. Эдгээр мэдээллүүд нь худал ба хүний биед ямар ч аюулгүй юм. 698 судалгааны үр дүнд эрүүл мэндийн хувьд органик хүнс болон биотехнологиор гаргаж авсан хүнс хоёрын хооронд ярмаа нэгэн ялгаа байхгүй гэдгийг баталжээ. Технологи дижитал ертөнцийг өөрчилснөөс 3 дахин хурдтайгаар биотехнологи биологийн ертөнцийг өөрчилж чадна. Энэ нь хязгааргүй хэмжээний хүнсийн нөөц, эрүүл байгаль үүсгэхээс гадна магадгүй өгшөлтийг ч даван туулж чадна гэсэн үг юм. Биотехнологи дэлхийг өөрчлөх гэж байна.